Хүн төрлөختөн үүссэн цагаас хойш хэдэн зуун, хэдэн мянган жилийг үдэж Эдүгэгийн хөгжил дэвшил хүрэхтэн хойч залуу үеэ сурган хүмүүжүүлж амьдрал соёл иргэншил зан заншил түүхэн уламжлан өвлүүлэн үлдээж эх орныхоо нийгмийн хөгжлийн сайн сайхны төлөө сурч хөдөлмөрлөж ирсэн арвин баялаг түүхтэй. Жил жилийн намар хонхон дуугаан цангинуулж жил жилийн хаварт сурагч багчуудан өгтөж үдсээр эрдмийн их уурхай сэтгэмж цогцолбор сургууль минь 40 дэх намар тайгаа золголоо. Амьдралынхан алтан үеийг өнгөрөөдөг төрлөх сургууль минь сайн байна уу? Оюун ухааны эхлэл болсон, оргих эрдмийн уурхай болсон, гэгэн үйлсийн эхлэл болсон эрдэмтэн багш нар минь сайн байна уу? Тохой залган суун эрдэмд шамдах үеийн олон нөхөд минь сайн байна уу? Соён гэгэрүүл хэрхэм сайхан үйлсийн эзэд 40 дэх намрынхан хичээлийн шинэ жилийн нээлттэй ёсол төгөлдөр эхлүүлж 100 дан дурсагдах алдар түүхийн хуудасаан эргүүллээ. Анхны 46 дугаар сургуулийг байгуулахад би эхэлж хундаамтай нөхөж сургуулиудаас ирсэн хүүхдүүд ажилчтайгаа хамтаар бол хундаамтай нөхөж суурилуулж барилгаа барьж эхэлсэн. Тэгээ энэ барилга дээр бол Дамбата даргатай барилгын бригадын их шуурхай ажиллаж байсан. Гэтэл энэ барилга маань бол арайчиг барьж өгөөцөөгүй байсан учраас яг анх 9 сарын 1-ний өдөр сургуулийн нэг цэцэрлэгийн байранд 56 дугаар цэцэрлэг гэдэг тэр байранд нээгээд тэгээд энд бол нэг сар ихтэй хичээлээд тэгээ эргээд одоо өөрийнхөө шинэ байранд ирж тогтсон да. Энд бол 78 онд манай сургуульд ардын боловсролын яамны үзлэг ирээд тэгээ тэр үзлэгээр бол манай сургуулийн одоо сургуулийн чанар багш нарын одоо ажлын хариуцлага хэр зэрэг бүтээлчин бэ гэдгийг бол шалгаж боловсролын сургууль хөгжүүлэх комитет тэрний одоо гол мэргэжилтэй хангаагаа ирээд тэгээ надаас шууд гэж асууж ирсэн л да. Танай сургуулийн сургуулийн дүн одоо хэд байдаг вэ? Хэр зэрэг чанартай сурдаг? Танай багш нар сайн заадаг уу? Ямар байдаг? Та юу гэж бодож байна? Энэ шалгалтаар ямар дүн үзүүлэх гэж бодож байна гэд надаас асуусан. Тэгээ би хэлсэн. Манай багш нар бол би бодиттой дүн тавьдаг гэж боддог. Манай сургууль энэ шалгалтаар ямар ч байсан нэг 80% боохгүй гэж бодож байна. Би багш нартай итгэдэг манай хүүхдүүд ч бас итгэвтэй сурдаг. Ийм учраас үл тийм хэмжээний одоо дүн үзүүлнэ гэж ингэж хэлж ирсэн байхгүй. Тэгээд шалгалт гараад яг эцсийн дүн гарахад бол манайх 80.5% гарч тэгээ намайг хангаа захирал хэлжсэн. Үнэхээр ажиллаа мэддэм байна. Танай багш нар ч үнэхээр сайжилдсан байна гэж манай бүх одоо шалгуулсан багш нарын дотроос 3 хүн одоо донд сайн дүнтэй гарч бусд нь одоо дандаа амжилттай сайн гэсэн одоо тийм үнэлгээ авсан. Тэгээд энүүгээрээ бол би бас их бахархаж явдаг. Тэгээ манай сургууль бол энэ 11 жилийн хугацаанд намайг ажиллаж байхад бол пентер зөрчилгүй хамт олон бол тэргүүний хамт олон гэсэн тийм хэрэгчлэгийг бол дээд шүүх хуулийн байгууллагуудаас 11 жил ажиллахад бол би хөдөлмөр зассан байгуулсан. Яагаад гэвэл тэр хүүхдүүд хөдөлмөрийн хүмүүжил олгох сурсан сурлагаан мэдсэн мэдлэгийн одоо дадлагжуулж чадахгүй юу гэдгийг одоо хөдөлмөр дээр харуулахын тулд тэнд хөдөлмөр засанд бол манай хүүхдүүд очиж хонь харгаж, хонь хариулж, хонь сааж, хург хариулж. За тэгээд одоо ер нь цагаан эдээ боловсруулах ийм ажлыг бүгдийг хийж ясан малчны одоо хийдэг ажлыг. Тэгээд бас хатан дарааланд ажиллаж манайхан чинь хатламгийн бригадад ажилласан, ногоо тарьсан. Энэ бол манай хүүхдүүд их зүйлийг өгсөн гэж боддог. Тэр үеийн хүүхдүүд үнэхээр юм одоо сайн ажиллаж байсан манай багш нар ажиллаад ер нь энэч бүгд хүн очиж ажилладаг байсан тэнд. Анги хамт олонны багаар ажиллахад л бийсэн ойлгож нөхөрлөх эцэг их гэр бүлээсийн хол бие дааж амьдрах хамт олон хайрлын хүндлэхийг энэ богино хугацаанд мартагдашгүй намраар олж авдаг. 1974 онд сургуулийн хөдөлмөр сургалтын гарааг анх багш Жагдал номын хүн нараар өдөрдүүлэн ажилуулж 1979-1982 онуудад Октябрийн районы хөдөлмөрийн авраг сургууль болон хошуучилж нийслэлийн сургуулиудаас тогтмол тэргүүн барин шалгардаг тийм л ажилсаг хамт олон билээ. 1971-ээс 81-82 он хүртэл ажилласан манай багш ажилчтай хамт олон бол үнэхээр гайхамшигтай сайн хамт олон байсан. Бид нар бол бүх нэг баг болж ажиллаж чаддаг байсан.
Тийм учраас би энэ одоо үед ажиллаж исэн бүх одоо ажилчид багш нар хичээлийн эрхлэгчид бүх хүмүүстэй бол одоо энэ 40 жилийн маань баярын мэдлэгээ төвшүүлж байна. Тэгээд цаашдаа мэднийгаа урт удаан насаж улам их зүйлийг бүтээж яваарай гэж ингэж хэлэх байна. Даштундаг захирлын үед 1983 оны сурагчийн жил Уриандор сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Улаанбаатар хотын барилга засварын трестийн Нямсрын ахлагчтай бригадаар бариулж ашиглалтанд оруулснаар 2 ээлжээр хичээлж анги кабинетийн шаардлага бүрэн хангагдаж ардын боловсролын яамны шалгалтанд сайн үнэлэлт авч байлаа. Энэ хамт олонны манд дотор намайг ажиллаж байхад ерөнхийлөгч багван дугаан тэтгэм үг номонд дурдсанаар хүн тусрах өрөвч өөр нэгэн өрөвч сэтгэлтэй бусдын зовлон өр зүрхээрээ мэдэрч сэтгэл зүрхээрээ хуваалцдаг өрөөлийн жаргалыг өөрийнх мэтээр ойлгож баясдаг ийм сайнны шинжийг агуулсан сайхан хүмүүс олон байсан. Миний үед ажиллаж байсан хамт олон одоо ажиллаж байгаа 46 дугаар сургуулийн хамт олон ирээдүйд ажиллах 46 дугаар сургуулийн үйлснэг хамт олнуудаа ажлын амжилт, амьдралын аз жаргал, сайн сайхныг хүсэн өрөөж мэнд хүргье. Бидний бахархал. Хүний төрсөн нутаг төгссөн сургууль төр түмэн олон түшиж тухайн хүний авьяас хөдөлмөр амжилт ард түмний сэтгэлд хүрсэн хүндэл алдар хүнд ирдэг. Олноо зурагтын хэмээн өргөмжлөгдсөн энэ сайхан дэмжлэлээр байгуулагдсан 46 дугаар сургуулийн анхны төгсөгчөнд болж Балдар жогшин ангийнхан гэгдэж олон сайхан эрдэмтэн багш нараар эрдэм ном заалгаж загнуулж бас магтаалын үг сонсож баярлаж хүүхэд насны дэврэгэн хүсэл мөрөөдөлд хөдөлгдөн явсан баг нас минь миний амьдралын хамгийн сайхан үе байжээ хэмээн Монгол улсын харьцаг бадарч 46 дугаар сургуулианд дурссан байдаг. Америкийн нэгдсэн улсын төрийн департамент нь манай төгсөгч хүйсийн тэгшэрхийн төвийн тэргүүн ган байсахад орчин үеийн боолчлыг төгсгөл болгоход гавьяа байгуулсан 2010 оны Баатар өргөмжлөлийг Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргасан Мэдлин Олбрайт болон элчин сайд Джонатан Эдлтон нар гардуулсан. Энэ нэр хүндтэй шагналыг дэлхийн хэмжээнд 2010 онд 8хан хүнд гардуулсан байдаг. Сургуулийнхаа 40 жилийн ойд биелэг барьж байгаа том шагнал гэж ингэж бодож байгаа. Тэгээд одоо ган баясахаараа бахархаж манай сургуулийн одоо хамт олон мөгдөөрөө баяр хүргэж байгаа. Ингээд сургуулийнхаа хамт олон ган баясахтаа дахин баярын мэнд хүргье. Би 1971 онд 1-р ангид сургуулаа анх байгуулагдаж байхад хонхрын хэмээх цагаан цэцэрлэгт 1-р ангид орж илаа. Дараа нь бид нар 2-р ангид шинэ сургуулийнхаа шинэ байранд орж уловч өмсөж ордог. Тэр үеэс хойш явсаар 78 онд би 8-р ангид төгссөн. Ингээд тэр үеийн дурсамжаас бодоход 71 онд бидний 1-р 1А гэдэг ангид ороход ихэ багш маань шинэхэн техникум төгссөн багш өгтөж авч бид 40 хэдүүлээ нэг ангид суралцаж хөгжилтэй хөөрхөн хүүхэд нас маань өнгөрсөн. Тийм учраас би хамгийн сайхан бүхнийг өөрийнхөө төрлөх сургуультайгаа холбож бодож баярлаж явдаг юм аа. Олон том бадраач гэр бүлч болж амжаагүй эдгээр залуухан насндаа багшийн шинэхэн дипломын өөртлөн соён гэр бүл хэрхэн хүндэтэй албан томилогдсон ирж байсан би хаатэг ширчүүд үдсгэлэн гоо залуухан бүсгүйчүүд байсан өчигдөрхөн битээ. Энэ удаагийн баярын дурсам жуулзалтын тэмрэлт үнсэлтэй юутай дотно бидэл бие биенээ дэндүү сайн мэднэ. Олон жилийн хойно уулзсан ч амар мэндэн ажил үйсээч асуух завгүй тэр маань энд сайн манай нөгөө дөрсгүй шар нэг алаг нүтэй охин маань гэдэл шавнарааран хоорондоо бахархуулж ярьцгаана. Тийм ээ. Багшийн шавнар сургуулийн ирээдүйн нэр төр багшийн алдар гавьяаг мөнхлөх алтан дүрмтэй.
Сургуулийн анхны төгсөгч Монгол Улсын гавьяа тээвэрчин Эрдэнэбат Монгол Улсын ажил дэрэн гавьяат ажилтан сэргэлэн урт насан Ямдолгор Галсанжав Одхуу Бямбодорж Эрдэнэ чимэг гам баясах гам баяр баяра загвцэрэн галсан цэрэн даваавчэр Мөнхбаатар насан тогтох Монгол Улсын гавьяа жүжигчин Чулуун чимэг Арын за цовоо хандаа сүрэнгээ дурлаг соёл нийгэм эдийн засаг улс төр нийгмийн зүтгэлтэнгээд 40 жилийн хугацаанд 38 удаагийн төгсөлтөөс 100 шавь нар минь сайн сайхан яваан алтан босгот сургууль ачит багш нарын минь аж гавьяа билээ. Сургуулийн маа 40 жилийн явуулж байна. Ийм болохоор би одоо 88 онд 8 жил болсон байх юм. Энд хамт ажиллаж исэн, удирдлагад ажиллаж исэн, хамт багшилж исэн багш нар, энд сурч исэн сурагчид та бүхэндээ энэ сургуулийнхаа 40 жилийн баярын мэндийг хүргэж, эрүүл их сайн сайхан бүгдийг хүсэж өрөөё. Манай 46 дугаар дунд сургуулиас урлаг спортын олон алдаратнууд төрөн гарсан бөгөөд өөрийн гаргасан амжилтаараа тэр гайхамшигтай хүмүүсийн гэр бүлд багтаж нэг шүүний нуулж яваадаа баяртай байдаг. Энэ бүх амжилтын их үндсийг өөрийн гэр бүл хоёр дахь гэр минь болсон сургуулиасаа амжилт авьяас бэлгийн минь хэллийг тавьж гарааг нь бэхжүүлсэн ачтай багш нараасаа ихтэй гэж боддог хэмээсэн чин сэтгэлийн мэндчилгээг долоор сөрөнгийн сумын авазар сургуулийнхаа 40 жилийн ойн баярт мэндчилгээ дэвшүүлэн эрхэм таны хойморт хөргүүлж байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбай пионерийн байгууллагын мянган шилдэг хүүхдүүдээр жигдэрэн гоёжээ. Октябрийн районы 46 дугаар сургуулийн пионерийн ахлах удирдагчаар Цэвэлма, Лайгуй, Цэдэнбаатар, Гантумар, Энкамглан оюун нар ажиллаж байлаа. Хүүхдийн байгууллагын ажилд үнэхээр мэрэгсэн хүүхдийн хүмүүжлийн олон талцчлалыг тэдний насгүй сэтгэхүйн онцлог тохирсон төрөл бүрийн хэлбэрээр чадварлаг зохион байгуулдаг хамт олондоо нэр хүнд сайтай төдийгүй пионерийн байгууллага хүүхдийн байгууллага хүмүүжлийн болон нийгмийн ажилтан гэсэн албан тушаалд зохицсон өөрчлөгдөн ажиллаж чаддаг мэрэгсэн удирдагч маань. За энэ сургуулийн хамт олон миний амьдралын хамгийн их чухал үе гэдгийг өөрөөр хэлбэл миний төрд ажилласан 30 гаруй жилийн 20 гаруй жил нь энэ сургуультай холбоотой. Бөгөөд миний хөдөлмөрийн гараа эхэлсэн учраас би энэ сургуулийн хамт олондоо одоо хүртэл баярлаж энэ сургуулиар бахархаж явдаг юм аа. За энэ ажиллаж явах хугацаанд пионерийн одоо тэргүүний бүлгэн болгож олон сайхан нэрмжит бүлгүүд төрж хүүхдүүдийн дунд соёл хүмүүжлийн олон талтай ажлыг зохион байгуулж хүүхдийг их оронч үзэлтэй одоо сайн иргэн болгож төлөвшүүлэхин төлөө хийж байсан тэр ажилд миний хамт ажиллаж байсан сургуулийн удирдлагууд багш нар за сурагчид маш их одоо дэмжих туслалцаа үзүүлж ирсэнд би их баярлж явдаг. За юуны өмнө хуучнаар 46 дугаар сургуулийн одоогийн сэтгэм зохицолборт үе үед ажиллаж байсан багш сургууль хүмүүжүүлэгч хамт олон тойн баярын мэнд хүргье. За миний ажил амьдралын 8 жил одоо энэ сургуультай холбоотой. Би 1978-аас 82 онд энэ сургуульд математикийн багшаар 4 жил ажиллаж нэг ангийг 8 дугаар ангид төгсгсөн. За дараа нь би 88-аас 92 онд тус сургууль захирлаар 4 жил одоо ажилласан. За энэ сургуулийн 4 10 жилийнх нь ойтой холбоотой. 10 жилийн анхных нь 10 жилийн хойгоор би багш байсан. 20 жилийнх нь би захирлаагтаа тэмдэглэсэн 30 жилийн хойд нь одоо урилгаар оролцож байсан. Байсан одоо 40 жилийн арга хэмжээнд нь бас чадхатаараа түүх бүтээх одоо энэ ажлууд нь бас оролцож байгаа. Одоо баяртай байт юм аа. Пионерийн танхим, физик, математикийн кабинет за тэгээ ардын улам зан үйлийн өргөөд одоо ганц л тэр л үлжтэй миний үеийнхаа 46 дугаар сургууль. Сургуулийн зан үйлийн кабинет нь Монголын үндэсний тоглоом наадганаас эхлээд нүүдэлчин амьдралын хэв маяг заншил уламжлалыг бүх тал дээр харуулсан чөлөө цагаан үр бүтээлтэй өнгөрүүлдэг ёстой л хүүхэд шүүгсэн их хөргөө байсан.
Би анх 20 дугаар сургуульд биеийн тэрэг багш байж байхдаа заалтаа гадар очно гэж хэлж 9 дугаар сургууль шилж очиж ирсэн. Надад анх очиж байхад тэгээ заалтаа сургууль маань яасан гэхээр намар оройхоо очсон юм байна. Паарны хөдөлсөн нэг сэлэсэр нөхөр нөгөөт нэг хэсэг гэдэг утаа унаа татсан усгаа уулцсан тийм газар байж байсан. Гэхдээ энэ сургуулиас энэ заалнаас манай залуу аврах сумьяа одоо төрж байсан. 80-аад оны үеэс чинь дөрвөн хэмжээнд дээр үндэсний бүхийн аврах шалгуур тэмцээн гэж зохион байгуулж байгаа. Хэдэн хүмүүсийг би авч оруулдаг байлаа. 7 дугаар ангиас эхлээд сумьяа зорсон дөрвөн хэмжээнд дээр бас нэг 2 дугаар аяд орж ингэж хэлжсэн шүү дээ. Миний сэтгэлээс гардаггүй хамгийн сайхан үе дурсамж үе гэвэл бид нар ч одоо 2 дугаар ээлж хилээс тараад л мурчаан болдог байлаа гэсэн юм байна. Нэлээд олон кабинетуудыг байгуулж байгаа. Жилд 1-2 удаа бас туулж бие биендээ сэтгэлийн дэм өгч, моралын урамшил өгч ингэж туулж их сайхан байсан да. Алтан үеийнхэн ажил амьдралын салшгүй хамт олон болж чадсан байнга беби нэрийн дутаж бие биенээ өгүүлж байдаг 46 дугаар сургуулийн эвийн өргөөний сүлдэн заллагтай бүтээлч бригадийнхан билээ. Энэ үеийнхэн багшлах эрдмийн жигүүртэй хүүхэж өгсөн тэр үеийнхнийгэн алтан үеийнхэн гэж дурсдаг. Нандинаж яваарэ наахад дихидэ нандин хөхрээ дулмаарэ Алтан үеийнхэн маань тэр үед хамт ажиллаж хөдөлмөрлөж бүтээж төөрөж явсан сайхан хамт олонны хамтын хөтөлбөрийн үр дүн биднийг насан туршийн нандин хэлхэнд хөтөлдгөө гэж чин сэтгэлийн үгэн бусад нөхөдөө илгээсэн юм. Манай хөдөлмөрийн хамт олонны нэр их чармайлт төмөн олонныхаа үр хөвгүүдийг сургаж хүмүүжүүлнэ гэсэн энэ сэтгэлийн одоо хатуужил энэ ирмэлзлийн үр дүнд сургалт хүмүүжлийн ажил тухайн үед хэвийн одоо хэмжээнд зах шаардлагын дагуу явагдаж байлаа. Энэ ажиллаж явах хугацаанд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэг ийм зорилтыг дэвшүүлж суур боловсрол олгодог 8 жилийн сургууль байсныг өрн дунд боловсрол олгодог 10 жилийн сургууль болгож одоо бүтцийн өөрчлөлт хийсэн. За энэгээр явбал би бас энэ одоогийн сэтгэн зохицолборын түүхэнд бас түүхийг одоо бичлсэн гэж ингэж ойлгодог. Зөвлөлт холбоот улсын бригадын тусгай сургууль, бүгд найрамд Хятад улсын Өвөр Монголын Өөртөө зас хорны Монгол үндэсний дунд сургууль, Өвөрхөн аймгийн Өлзийд сум, Ховд аймгийн Манган сум, Дундгов аймгийн Адаацэг сумын сургуулиудтай шефийн холбоо тогтоон харилцан айлчилж, туршлага судлан хамтран ажиллаж ирлээ. Багш нарын төлөөлөл дээрх сургуулиудад өвөл зуны амралт дараан очиж, хот хөдөөгийн сургуулиудад сургалтын материал хэрэглэлт хүн бэлтгэх. Сурагчдын солилцоо бүтээлийн уралдаан харилцан явуулах, багш нарын хүлээн авч туршлага солилцох зэрэг ажиллаж, сургуулийн гадаад болон дотоод харилцаагаа өргөжүүлэн цаг үе урсан өнгөрөх тусам харилцаа холбоо батжин хамт олонны сэтгэлийн гүүр улсаар байна. Шинэ уурын зүгтэй болж цаг наргүй ажилласан хүмүүсийн нуруу баг зэрэг тэнийж, ажлынхаа өрөөгөөжийг үдсэн хүмүүс сургууль байгуулагдсны 25 жилийн ойтойгоо золголоо. Хүн болгоны талаар сэтгэлийн үгэн хэлэх сайн сайхан үгс хичнээн их байгаач сургуулийн оргилсан амьдралын сайн сайхныг богинохон боловч урт хугацаагаар энэ л сургуулиас олж мэдэрсэн гэд. Тэр үед ажиллаж амьдарч энэ сургуулийг одоо сайн сайхан болгохын төлөө мэрэж сэтгэлээ гаргаж байсан бүх хүмүүс энэ одоо ойн баярын 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж та бүхэндээ аз жаргалтай сайн сайхан амьдрахыг ерөөе. Өнгөрнийг далайдээ дан зэрэг уусан та тус бүтээж дай нийтдээ харин нэгдэггүй өвд
40 жилийн түүхэнд очив. Сургуулийн үүсэл хөгжлийн түүх, соёлын өв амьдралын үннийг багтаасан хөтөж болох 40 жилийн ой номыг бүтээхэд их ажлынхан хажуугаар сэтгэл зүтгэл гаргаж ажилласан сургуулийн нийт багш нар түүний дотроос Монгол хэл уран зохиолын тэнгмийн эрхлэгч Батханд эмэгтгэн редакторлж нийгэм байгалийн ухааны тэнгмийн багш оюун тунгалаг их бэлтгэж бие тамир гооцын тэнгмийн эрхлэгч Алтан цэцэг түүх нийгмийн ухааны тэнгмийн эрхлэгч Мөнх Заяанаар санаачлагтай итвэх зүтгэлтэй ажилласныг тэмдэглэхэд таатай байна. Яаман гэдэг бол яг Монгол улс цогцлуурын сургуулиуд ангидагч нь бий болж байсан үйл дээ. 97 оноос эхлээд 98 онд одоо эхэлж байсан. За Баянгол дүүрэгт бол Эрдэнэ ундраа цогцлуун сургууль, оюуны ундраа цогцлуун сургууль гэдээ байгуулагдаж эхэлж байсан. За 98 онд бол Эрдэнийн өргөө, за 20 дугаар сургууль, 38 дугаар сургуулийг нэгтгэж ган зам цогцлуун сургууль. За манай сургуулийг дангаар нь одоо мэрэгжлийн сургуульттай цогцлуун сургууль байгуулах ийм захирамж тухай үед гарсан. За ингээд ердөнөөр бид нэр ярилцж байж нэрэн дээр ярьж байж бид нэр ер нь альва юмыг сэтгэж шинээр хийж бүгдийг одоо сэтгэж ажиллая гэсэн ийм агуулгаар нь бид нэр сэтгэмж гэсэн нэр өгч. Ингэж анхны одоо нэр бий болж ингээд одоо сургалт үйлдвэрлэлийн сэтгэн цогцлуун сургууль болсон түүх бол ийм юм байна. За Баянгол дүүргийн сэтгэн цогцлуун сургуулийн нийт хамт олонд сургууль байгуулагдсны түүх 40 жилийн хойно баярын мөнд хүргэж надтай хамт нэг баг болж ажиллаж байсан сургуулийн нийт удирдлага, сургуулийн менежер, Нягтланбадах, аж ахуйн дарга бүх багш нар за мөн сэтгэн цогцлуур сургууль гэж 1998 онд байгуулагдсан энэс хойш ажиллаж байсан нийт хамт олондоо түүхт ойн баярын мөнд хүргэж эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж дүүрэн баяртай төвшин жаргалтай явахын үлзээтэй өрөөлийг өргөн нэвшүүлье. Сэтгэлийн үзүүрт үгний урамтай, санан дурсахад итгэлийн өгөөжтэй, үдлээд мордоход сайнны ёроолтой, үүдэн хоймортой цайны дээжтэй, хамт олонны жилвэр уламжил болгон тэмдэглэдэг баяруудын нэг бол 5 тансаг бүрдсэн амттай цайны баяр юм. Сэтгэл сайтын цай сайхан гэдэг. Хамт олноорон эдээ будаа хам бэлхааж, үндэсний тоглоом наадгаагаар бисэн шалгаж цэц мэрэг нэн уралдуулан Монголын үндэсний хувьд сар гойж шилдэг дөрвөтэйсэн дурсамжтай агшин байдаг. Ёсол хүндэтгэлийн цайны баяраар хүслийн 9 цацалдан 46 буюу сэтгэмжээр овогтой хэн бүхэн аштын эрүүлд багтах хувьтай гинэ. Баянгол дүүргийн сургалт үйлдвэрлэлийн сэтгэмж цогцлбор сургуулийн сургалтын шин агуулга стандартыг хэрэгжүүлэх, багш сурагчдын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн асуудал данхаарах, цахим системийг нэвтрүүлэх зэрэг сургалтын таатай орчныг бүрдүүлсэн захирал, удирдлага, хамт олонны их хөдөлмөрийн үр дүн билээ. Үүнийг хэлхийн учир 2010 оны 1-р сараас захирлын үүрэгт ажиллан аваад удаагүй байгаач ажлынхаа гарааг сайн эхлэж 20 гаруй сая төгрөгийн төсөв төртөгтэй
цэвэр усны шугам татаж зөөврийн усны хэцүүгээс гаргаж чадсан. Мөн цахилгааны доголдол гачаалаас гарахаар бод станц барихаар холбогдох төсөв төлөвлөгөө хийж бэлэн болгоод байна. Оюутан зориулсан бас нэгэн том ажил бол дээврийн бүрэн шинжилэл, засвар үйлчилгээ хийлээ. Сэрүүн дэнжин сэтгэмж өөдлөн дэвжиж өнгөж ухаатай байхын дээр ойн арга хэмжээний санс наачлаг олон талт ажиллагаанд хамт олно идэвхийлэн зохион байгуулж үе үеийн эрдэмтэн багш нар сургуулийнхаа нэр төрийг өндөр төргиж ба төгсөгчд мянган шав нарыг нэгэн дээвэр дор чуулуулж чадсан сургуулийн захирал цэцгээ эрхэм та бүхэндээ 2011 он бол хүннүү гүрэн үүссний 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсны 805 жил, толгор төрийн 100 жил, ардын хувьсгалын 90 жилийн түүхэн ой давхцсан үед манай сургуулийн 40 жилийн ой тохиож байгаад эрхэм хүндэт зочид, төлөөлөгч, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, шав нартаа баярын мэндийг хүргэж байна. Энэ хичээлийн жилийн гол зорилт нь Кембрижийн олон улсын стандартыг Монголд хэрэгжүүлэх, Иргэний боловсрол хичээлийг 1-3 дугаар ангид шинээр боловсруулсан агуулга хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлэх онцлог юм а. Ингээд нийслэлийн Баянгол дүүргийн сэтгэн зохицол сургуулийн 40 жилийн түүхийн хугацаанд сургуулаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан удирдлага, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан ажлагчид, улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн бүтээлч хөдөлмөр, төрлөх сургуулийнхаа нэрийг алдаршуулж яваа төгсөгчид өнөөдрийн суралцж буй эрхэм хүндтэй шав, тэдний эцэг их, иргэд хөдөлмөрчид, ажил үйлсийн түншийн холбоотой байгууллага хамт олон та бүхэнд сургууль байгуулагдсны 40 жилийн он чин сэтгэлийн баярын мэндийг хүргэж, эрүүлэнх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Мянган хүүхдэд эрдэм хайрлаж, зууны хилээж, мянган дуусан алтан наадын цацраг дуусан ачид сургууль миний чиний бид бүхний өнгийг өргөө. Жилбэрийн намрын хамгийн сайхан баяр бол урлагийн баг их наадам байдаг. Энэ удаагийн наадмын онцлог гэвэл сургуулийнхаа 40 жилийн ойг өгтсөн авьяас бэлгийн шилдэг тоглолтууд байлаа. 7-оос 11 дугаар ангийн охид төвгүүд маань нэгэн баг болж эрдэмийн цагаан өргөөг өнчмээд эрдэмтэн багш нараараа хэний авьяас бэлгийг сайшаан сойрхохыг сорьсон юм. Урлагийн авраг сурагчаар 11-ийн А-ангийн оюун дээр мөн 9-ийн Г-ангийн сурагч хэшиг жаргал нар сургуулийнхаа түүхтэйдэн бэлэг барьж авьяастан боллоо. Нийгмийн ухааны заахаргын нэгдэл. Сургуулийн Монгол хэл уран зохиолын тэнхимийн анхны багшаар Хайдав, Халтар, Жавзан Дулам сүрэн нар ажиллаж байлаа. Одоогийн Монгол хэл уран зохиолын тэнхимийн ахлагчаар клиникийн профессор магистр багш Батханд удирдан ажилладаг. Оюун дэлгэр ням цэцэг наран зул амар жаргал бямбжив нар мэдлэг чадвар арга зүйн хөгжүүлэхийн зэрэгцээ бусд мэрэгжил нэгт нөхөд дөм болон залуу багш нарын мэрэгжил ур чадвар арга зүйг дэвшлүүлэхэд анхаарч сургуулийн хэмжээнд сургалт семинарыг явуулж ирсэн аривн туршлагатай хамт олон билээ. Түүх нийгмийн ухааны тэнхим. Сургууль анх байгуулагдахад түүхийн багш дорж газар зүйн багш Бадамдар анхдагчуд байсны дээр түүх газар зүйн багш Цэвэлма, түүхийн багш Ташааху, түүхийн багш Бямсүрэн нар ажиллаж байлаа. Уламжил заах арга ухаан, түүх нийгмийн боловсролыг үргэлжлүүлэн түүх газар зүйн биологийн секцийн нэртэйгээр ажиллаж, секцийн ахлагчаар Алима багш, Ичин хорлоо Дулмсүрэн нарын шилдэг багш нараас улбаалan одоогийн түүх нийгмийн ухааны тэнхимийн бүрэлдэхүүнд отгон сүрэн ундрах зул, ундрама, энх цацрал, давааним ахлагчаар заах аргач, арга зүйч багш мөнгө заяа ажилладаг. 1971-ээс 1982 оны хичээлийн жилүүдэд Цэндавиш багш анхны биеийн тэмрийн багшаар ажиллаж байсан. 2006-аас 2011 он хүртэлх хугацаанд биеийн тэмрийн гоо зүйн тэнхим нэртэй болж алтан цэцэг тэнхимийн эрхлэгчийн үргийг гүйцэтгэн ажиллаж байна. 2011 онд болсон хүүхдийн дөрөвдүгээрийнх наадамд манай сургуулийн баг тамирчид маш амжилттай оролцлоо. Октийн сагсан бөмбөгийн алтан цэцэг ахлагчтай баг нь дүүргийн авраг хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын лигийн хүрэл медаль хүртэж, улс таталтын тэмцээн хүрэл медаль,
Цэрэг спортын тэмцээнд хүрэл, хөнгө атлетикийн тэмцээнд багийн нийт дүнгээр мөнгө медаль, бага ангийн багш нарын волейболын тэмцээнд алтан медаль хүртлээ. Ойгон өгсөн урлагийн спортын арга хэмжээний нэг бол 2011 оны 5 дугаар сард биеийн тамирын тэргүүний ажилтан, ардын боловсролын тэргүүний ажилтан, спортын мастер багш Алтан цэцгийн нэрмжээтэй төгсөгчдийн сагсан бөмбөгийн 2 өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарч аваргаан тодрууллаа. Уламжлал болгон зохиох нэрмжээ тэмцээний цомыг дараагийн баг 2007 оны аз баяр ахлагчтай 2 дугаар байр эзэлсэн 11-ийн Венгет ёслол төгөлдөр гардууллаа. Багш насан жаргалын хариуцсан уран хөдөлгөөнд гимнастикийн сурагчдын баг 2007-оос 2011 онд алтан мөнгө, хотын аваргаас хүрэл медаль хүртлээ. Сургууль маань биеийн тамирын заалтай бол урлагийн спортын уралдаан тэмцээнээс ганцхан хоосонгүй ирдэг сэтгэмжийн авьяаслаг сурагчдын магнатын их байсан даа гэж дасгалжуулагч багш нар хүүхдүүдийн гэр бүл бүгд л хүсэлдэн нэгийг шивнэн. Их эрдмийн өргөө минь орчин үеийн тохилог урлаг, соёл, спорт, биеийн тамирын заалтай болох баяр төмөчтэй золгосон. Түүх 40 жилийн ойн баярын мэндийг нийт тамирчин сурагчид сургууль хүмүүжүүлэх багш хамтолондоо баярын мэндийг хүргье. Энэ хугацаанд минь амь амьдралын 30 жилийг би энэ сургуультайгаа холбоотой юм аа. Манай сургуулиас бол олон 10 тамирчид, гавьяатууд, спортын маш спортын зэрэгтэй тамирчид төрөлсөндөө би бахархаж байна. Гадаад хэлний тэнхим. Тусдын пийн анхны багш нь хөгжмийн зохиолч Чойдгийн эхнэр Климова хэмээх орос эмэгтэй байлаа. Түүний дараа 1974-өөс 1985 онуудад Пүрэв самбуу, 1978-аас 1986 онуудад Бадамгар Доломсор нар орос хэлний багшаар ажиллаж байлаа. Сэтгэмжээс сургуулийн клиникийн профессор, ардын боловсролын тэргүүний ажилтан магистр багш Оюун Чимэг гадаад хэлний тэнхимийг удирдан ажилладаг. Сургуульд орос хэлний багш 3, англи хэлний багш 8 ажиллаж 4-өөс 11 дугаар ангид англи хэл, 7-өөс 9 дугаар ангид орос хэлний хичээл зааж байна. Үүнээс ардын боловсролын тэргүүний ажилтан 2, магистр цолтой багш 1, тэргүүлэх зэрэгтэй багш 1, заах аргач зэрэгтэй багш 5 ажиллаж байна. Сургуулийн гадаад хэлний тэнхимийн багш нар англи, солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын ангийн хичээлүүлж ирсний дээр япон хэлний сургалт явуулах зорилт тавин ажиллаж байна. Нэгдмэл байгалийн ухааны тэнхим. Физик математикийн анхны багшаар Бямба, Даштундаг, Жагдал, Лавгдорч нар анхны хим биологийн багшаар Цэрэн Содном, багш Сэндэнж болон манай туршлага дадлагтай олон багш нарыг нэрлэхэд таатай байна. 2000 оноос түүх газар зүйн тэнхим нэртэйгээр өөрчлөгдсөн бөгөөд 2006 оноос хим, биологи, газар зүй, физикийн хичээлүүдийг нэгтгэсэн нэгдмэл байгалийн ухааны тэнхимд харьяалагдсан эрхлэгчээр заахарагч буян жаргал багш ажиллаж байна. Цогцлбор сургууль болсноос хойш сургалтын менежер Бадхүү, багш Энх Цэцэг, Оюун Тунгалаг, Ариун жаргал нар физикийн хичээлийг зааж байна. Одоогийн математик мэдээлэл зүйн тэнхимийн халагчаар ардын боловсролын тэргүүний ажилтан тэргүүлэх зэрэгтэй Энх Туя багш ажилладаг. Технологийн тэнхим. Анхны хичээлийн жилээс хөдөлмөрийн багшаар Эрдэнэ очроо Чуулайнаар ажиллаж байлаа. Хөдөлмөрийн багш дутагдaltaй байсан учраас дууны багш Шархуу үйлчлэх хөдөлмөр Бата дарханы хичээл зааж, Нямгар мужааны хичээл зааж байлаа. Тус тэнхимийн хамт олон сурагчдын авяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр хаврын гоёл загварын тэмцээн, цаасан урлын ур чадварын тэмцээн, ус засалтын ур чадварын тэмцээн, хоол хийх ур чадварын тэмцээн, сурагчдын бүтээлийн тайлан үзэсгэлэнг жилвэр уламжлал болгон зохион байгуулж ажиллаж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сэтгэмж цогцлбор сургуулийн технологийн заах аргыг нэгдлэн Өсчний мэргэжлийн сургалтыг 10-аас 11 дугаар ангийн 180 гаруй суралцагч төгснөөс коллеж их дээд сургуулиудад дээлсэн орж өсчний мэргэжлийн чиг баримжаа олгож байна. Мөн хүнсийн технологийн сургалт ахлах ангийн хүүхдүүд 2 жилийн хугацаанд суралцаж төрөл бүрийн нарийн бов, зууш, хоол хийх чадвар дадлагтай болж амьдрах ухаанд суралцуулдаг. Багангийн заах аргыг нэгдлэн 32 багштай
Нийт багш нарын 60 орчим хувь нь мэрэгжлийн зэрэгтэй үндэсний сургагч 2 багш, сургагч багш 5, магистр зэрэгтэй 3 багш ажиллаж байгаа нь манай хамт олонны томоохон амжилт юм. Мөн дүүргийн нийслэлийн бага ангийн багш нарын ур чадварын уралдаан сүүлийн 10 жил 5 удаа явагдаж байгаа нь манай сурагчдын чадвар нэлээд өндөр түвшинд хүрсний илэрэл юм. 5 дугаар ангийн секцийн ахлагч Мөнгөтул, 4 дугаар ангийн секцийн ахлагч Заахарагч Лавгцэнд, 2 дугаар ангийн секцийн ахлагч Заахарагч Содном, 3 дугаар ангийн секцийн ахлагч Заахарагч багш Бямсран, 1 дугаар ангийн секцийн ахлагч Ардын боловсролын тэргүүний ажилтан Наран гэрэл нарын багийн Заахаргын нэгдлийнхэн бол сургуулийн алтан босгыг алхаж эрдэм сурахаар ирсэн бяцхан багчуудыг их үйлсэд хөлд оруулдаг эрхэм гавьяатнууд үйлээ. Сэтгэмж цогцлбор сургууль хүүхдийн оролцооны байгууллага. 2004 онд Баянгол дүүргийн хөдөлмөрийн аврах сургуулиар, 2005 онд эрүүл мэндийг дэмжих сургууль, 2006 онд хүүхдэд дээлтэй сургууль, 2010-2011 онд хэрэг зөрчилгүй сургуулиар шалгарсан манай сургуульд пенсийн байгууллагын заламж халаавлах хүүхдийн оролцооны байгууллага хүрээгээр тэлж хүүхэд багчуудад зориулсан төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжин үйл ажиллагааг тогтвортой явуулсаар ирлээ. Сургууль дээр нээлттэй хаалганы өдөр, сурагчдыг алдаршуулах ёслол, үндэсний талархлын өдөр, эцэг эх зориулсан сургалт зэрэг олон үйл ажиллагааг жилвэр уламжил болгон хэвшүүлж байна. Хүүхдийн оролцооны байгууллагыг дэмжин ажилласны үр дүн сурагчид маань тусч бүлгээр мөн шефийн холбоотой ажилладаг даацэг сумын хүүхдүүдийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн дэмжигч бүлэг, энерги үйлестэн бүлэг, сурагчдын зөвлөл, өсвөрийн сэргийлэгчдийн бүлэг, миний паспортын скаутын бүлэг зэрэг олон бүлэг хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэж сэтгэмж цогцлбор сургуулийнхан 2000 гаруй хүүхдүүдийн төлөөлөн ажилладаг хүүхдийн оролцооны байгууллага. Нийслэлийн бусад сургуулиудаас ялгарах онцлог бүтээлч чадвартай байдаг нь багийн нийгмийн ажилтан оюун цэцэг ахлах сургуулийн нийгмийн ажилтан Саран Туяа багш нарын бүтээлч үйлсийн баталгаа юм. Мөнхийн инээд баясгалаад жаргалаар дүүрэн танай хамт олонд өвгөн аав нь хүрэлцэн ирлээ. Их хорон минь шүлэг шиг сайхан, их хорон минь дуу шиг сайхан, эргэхэд дөрвөн улиралтай Монгол нутаг минь сайхан, эргээд уулзахад амжилт бүтээлэрэн дуудуулан хуранчулсан эрхэмсэг багш нарын шинэ жилийн эрүүлийн хундагыг сэтгэмж цогцлбор сургуулийн захирал хатагтай цэцэг хамт олондоо өргөлөө. Жижигсэн халуун мэндийг дэвшүүлээд энэ үчсийн цэнгүүний ажиллагааг өнгөнгийн гэрэлээ зөмбөрсөн шинэ оны орой 40 дахь шинэ жилийн баярын цэнгүүн авьяас бэлэг хурц ухаан уралдуулсан эх оныхон азтай одотойг шалгаруулсан сайхан үдэш байлаа. Хамгийн онцлог үйл явдал бол төрлөх сургуулийн гэрөөж магтсан дөрвөн бүртэ шүлгээр ялаж шалгарсан бүтээл нь ой номонд үлдэж дурсгал болон хадгалагдах боллоо. Сургуулийн цахим намын сан орчин үеийн мэдээллийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж 30-аад нэр төрлийн 4300 заврын намын фонтойгоор багш сурагчид эцэг эхчүүдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлж байна. Намын сан Чингитуян 1993 оноос эхлэн ажиллаж байгаа манай тэргүүний ажилчны нэг юм аа. Сэтгэмж цогцлбор сургуулийн эцэг эхийн зөвлөл. Манай алдар зуутай нийгмийн ажил салбарт хүчээр сорж байгаа сурагчдын аргэр аав ээжийн тусалцаа сэтгэлийн дэмтэйгээр 40 жилийн ойтойгон золгох мөчөд зургтын дэнжийн сургууль гэж нэр алдраараа дуудуулсан хүүхэд шүгсэн их өргөөний багш сурагчдыг холбох гүрвэл яахын аргагүй эцэг эхийн холбоог нэрлэхэн зүйтэй. Үе үеийн эцэг эхийн хорон сургууль багш суралцагч нартай хамтран санаачлан олон төрлийн ажлыг явуулж ирсэн.
Тохилог орчин чанартай сургалт сэдвт эцгийн өдрөлөг сургуулийн сургалтын орчинг сайжруулах сурагчдын оролцооны байгууллагын үйл ажиллагаанд эцгийн дэмжлэг тусалцааг нэмэгдүүлэх хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд эцгийн анхаарал хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх талаар нэлээд ажил зохион байгуулж ажиллалаа. 40 жилийн огоон үгтэн эцгийн хорооноос санаачлан багш сурагчдын холбоотой хамтран урлаг спортын өдрөлөг болон 5 төрөл тэмцээнийг явууллаа. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ амралтынхаа өдрөөр хамт даан байж цэц мэрэг нэн уралдуулж энэ өдрийг мартагд хааргүй сайхан өнгөрөөлөө. Багшаараа мундаг аав ахвалжтай ээжтэйгээ магтуулсан хүүхэд багчуудаж сэтгэл дүүрэн байгаагаа нуугаагүй. Арын албаныхан анха хөлд орсон үеэс өдгөө 40 насны босгон дээр ирсэн сургуулийн арын албаныхан буюу аж ахуйн хамт олонны хүч хөдөлмөрөөр сургуулийн өнгө төрх өөрчлөгдөн шинчилэгдэж багш сурагчдын сургалтын орчин сайжирч тэдний сурч хөдөлмөрлөх ая тухтай нөхцөл болцоог хангахад захиргааж ахуйхны бүтээлч хөдөлмөрийн үр дүн их байдаг. Дурсамж дүүрэн он жилүүд Хаврын адаг харлуу их сарын хөх морь өдөр 1977 оны 46 дугаар сургуулийн 4 дахь төгсөлтийн Бямба багштай Сэлэн ангийн даргатай ангийнхан төрлөх сургуулийн зорин уулзацгаалаа. Эрс бүртгэх тэрхэн агшинд хаалга төгшин зөвшөөрөл аван орж ирсэн Мягмар Даш Ганбаатар хоёр 30 жилийн өмнөх сурагчийн дурсамжаан давтсан юм. Хоцорсон сурагчид зэмлэл хүлээдгийг Бямба багш сануулад хөөхөн хоёр хүүгэн үнслээ. Алдрайхан насны дурсгалт мөчүүд амьдралын ухаанд суралцсан ирээдүйн зорилгон тодорхойлсон үеуд анд нөхдийн сайнтай нөхөрлсөн ахиж хизээч давтагдахгүй дурсамжт үеуд минь энэл сургуультай минь хамт үлдэжээ. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжилэх ухааны байнгын хорооны дарга очроод болон боловсрол соёл шинжилэх ухааны яам, Монгол улсын сангийн яам, нийслэлийн санхүү төрийн сангаас онцгойлон анхаарч сургалт үйлдвэрлэлийн сэтгэмж цогцлбор сургуулийн 920 хүүхдийн өвч бүрэн тоноглогдсон хичээлийн байр барьж өгөхөөр 2012 оны төсөв тусгагдсан 40 жилийн ойн босгон дээр баяран тэмдэглэж байгаа багш сурагчид эцэг их сургуулийн хамт олныг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Бэлэгтэн өдөр 46 дугаар сургуулийн Голомтон Бадрааж буйран зассан өдрөө. Энэ өдөр алтан босгох сургуулиудын сэн өдөр. Өнөмөн хим багш сурагчийн барилдагааг нэгдсэн өдөр. Энэ өдөр Сэрүүн Дэнжин сэтгэмжийн 40 жилийн ойн баярын өдрөө. Түүхэнд нэрээ мөнхөлсөн үеийн алдар суутнууд авьяас төгөлдөр эрдэмтэн мэрэгэл төрүүлж улс төр нийгмийн зүтгэлтэн хөдөлмөр урлаг спортын бааtruуд авьяаслах хүмүүнийг төрүүлсэн багшийн алдрыг багтая. Арын албанд зүтгэж ахаа хичээн болж байсан арын албаны сэтгэл зүрхнийгт ажилтан ажилчдаа багтая. Сургуулийнхаа нэр төрийг өндөр төргөж ба он оны төгсөгчдөн багтан дуулъя. Октябрийн районы 44 дугаар дунд сургуулийн үеэ одоогийн Баянгол дүүргийн сэтгэмж цогцлборын ам бүлдэ багтах та бүхэндээ 40 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж хамтдаа дуулъя. Өнөр баян
Minni